Жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдрийг дэлхийн нийтээр дэлхийн цусны өдөр болгон тэмдэглэж ирсэн. 2004 оноос хойш уламжлал болгон цус цусан бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар мэдээллийг дээшлүүлэх, бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлгэлдэг аштан доноруудад талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын донорын игнийг өргөжүүлэх зорилгоор дэлхийн нийтээр тэмдэглэн өнгөрүүлж иржээ. Энэ жилийн хувьд Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн яа тохиож байгаа нь онцлог байлаа. За өнөөдрийн цусны донорын өдөр маань Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн баяртай давтсаж байгаагаар бас түүхэн жил болж өгч байна. Тэгээд өнөөдрийн баярын үйл ажиллагаан дээр манай Орхон аймгийн эрэгтэй төлөөлөгчдийн хурал, мөн Орхон аймгийн засаг даргын тамгын газрын шагналууд бол Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн шагналыг нийтдээ 100 гаруй хүнд бид нар гардуулж байна. За өнөөдөр хүндэтгэлийн өргөнд манай төр захиргаа маань энэ хүмүүлгийн байгууллагын энэ хүний амь аварсан хүндэт доноруудаа хэрхэн хүндэлдэг вэ гэдгийг бас харууллаа гэж дотроо бахархаж байлаа. Ингээд бүх одоо энэ хүмүүлгийн үйл ажиллагааг дэмждэг, донорын үйл ажиллагаанд оролцдог, цусаа өгсөн байгаа хүндэт донорууд энэ үйл ажиллагааг дэмждэг бүх хүмүүстээ одоо цусны донорын өдрийн халуун баярыг хүргэе гэж би бодож байна. Орхон аймгийн хувьд 100 гаруй хүндэт донортой бөгөөд энэ өдөр 80 гаруй донорууд 80 жилийн ой медалаа гартаа авлаа. Мөн хүндэтгэх шалтгаантай доноруудын тэмдэг медалыг гэрт нь хөргүүлэн баяр хүрэх арга хэмжээ үргэлжлэх юм а. Баярын мэнд хүргэе. Ингээд одоо Орхон аймгийн хүндэт доноруудын 80 жилийн болж байгаа бахархалтай байна. 60 гаруй литр цус хандуулж өгчээсэн. Өөдөө би цэргийн албанаас ирээд одоо 80 хэд оны үед ирээд одоо цус сонсоо 60 литр цус өгсөн. Тэгээ хүндэт донорууд портфолио сэргэлэхгүй өөрийн эрүүл мэндийн хувьд одоо сайн авч явж явах хэрэгтэй. Шинжилгээнд хамраж явах хэрэгтэй. За баярлалаа. Миний овг нэр. Би Лосон жамбын зоригч юм байна. Олон нийгмийн 80 жилээ болж байна. Тэгээ манай Орхон аймгийн одоо нийт донорууд баяраа хийгээд 80 жилийнхаа медалыг авч байна. Нийт Орхон аймгийнхаа цусны доноруудаа энэ баярт өдрийн мэндийг хүргье. Би одоо 20 гаруй литр цусаа бэлгэлсэн 17 онд хүндэт донор болсон. Баяртай байна. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө, эрдэнэт хүний төлөө одоо цусаа өгч хандивлаж одоо энэ буянтай үйлсийг хийж байгаараа гэж хэлмээр байна. Эрүүл сайн сайхны төлөө миний хувьд бол хөдөө явж байхад өөрчлөлт одоо хүндэт донор учраас ямар ч одоо тийм юу байхгүй. Юм аваарт орсон хүний амийг хүртэл аварж байсан. Тэдэн байна эргээд одоо мандын ах дүү шиг туслаж, ах дүү шиг харьцаж, аав ээчийг болж байсан одоо уламжилж болов би. За ингээд тийм учраас донор бол өөрөө эрүүл сарвал байх ёстой. Нэгэнт одоо хүний цусыг түгээж байгаа, өөрийнхөө цусыг хүндрэх түгээж байгаа тэр хүний эрүүл мэндийг аварж байгаа болохоор юу байх хэрэгтэй. Өөрийнхөө эрүүл мэндийн билээ сайхан хамгаалж байх ёстой. Яг л би бодож байна. Альбан улсын хүн амын 3% нь байнгын донор байхад тухайн улс орн өөрийн орны цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж чаддаг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага судалсан байдаг байна. Дэлхийн эрүүл мэндийн ассамблеийн 2005 оны чуулга дээр дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн сайднаар санал нэгтгэгээр цусаа сайн дураар өгөх хөдөлгөөнийг дэмжих тогтоол гаргажээ. Энэ өдрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон улсын улаан загалмай ба улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, олон улсын цус өгөх нийгэмлэг ба цусны доноруудын байгууллагуудын холбооноос явуулдаг байна.